За сайн байцгаана уу. Apex Capital-аас хөрвүүлдэг судалгааны энэ удаагийн дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар бид та бүхэндээ газрын ховор элементийн талаар судалгааг бэлтгэн хүргэх болно. За газрын ховор элемент нь сүүлийн жилүүдэд стратеги ач холбогдол бүхэн өндөр тийм бүтээгдэхүүн түүхийд материал болоод байгаа. За энэ удаагийн судалгаагаар газрын ховор элемент тэр дундаа NdPr гэж ярьдаг. За өндөр хүчтэй соронз байгаа тий. За тухайн соронз маань цахилгаан машин, салхин сенс, за робот, дата төв, за цаашлаад бүр сөнөгч онгоцонд хүртэл ингээд хамгийн гол орцуудын нэг болоод байгаад байгаа. За тэгэхээр энэ нь болохоор зүгээр нэг уулуурхай бүтээгдэхүүн биш. Технологи батлан хамгаалах салбарын хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг болоод. За тэгээд ер нь ямархуу газрын ховор элементүүд байгаад байгаа юм бэ те. Тэдний талаар яг цаашаа ямар бүтээгдэхүүн ашиглагдаад байгаагийн талаар мэдээлэл өгч. За тэгээд газрын ховор элемент гэж байгаа нь болохоор яг хүмүүс ховор гэдэг утгаар нь ойлгож магадгүй тоо хэмжээгээр ховор ч юм уу те. Яг ховор элемент гэж байгаа нэршлэн болохоор хаанаас гарч ирж байгаа гэхээр энэ материал нь бол байгаль дээр бол маш их хэмжээгээр байж байгаа. Алт платинумтай харьцуулах юм бол илүү элбэг байдаг төрлөх. Энийг яг нэг ховор болгоод байгаа зүйл нь болохоор боловсруулж авах химийн урвал хийгдэж маш хүнд хэцүү аргаар боловсруулж авдаг. За тэгэхээр энэ зүйл нь өөрөө яг зах зээл дээр маш ховор болгоод байгаа. За нийтдээ бол нэг 17 хими элемент бол ховор элемент гэж ангилаад байгаа. За эдгээрээс бол яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бол 7-ыг нь стратеги ач холбогдолтой түүхийн идэ гэж авч үзээд байгаа. За тэгээд яг гол үйлчлэгэнд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнүүд гэх юм бол сая дурж जैन те моторууд байгаа. Ер нь бол ихэнх тээврийн хэрэгслийн мотор, за ялангуяа цахилгаан тээврийн машины моторонд ашиглагдаж байгаа сэргээгдэх хэрчим хүчин дээр сенсэнд ашиглагдаж байгаа. За дэлгэцэн дээр бас лед дэлгэцэн дээр ашиглагдаж байна. За цэргийн технологи дээр хэм бол сая ярьж байсан. За усан онгоцонд ашиглагдаж байна. Жет тоглооны онгоцууд бас ашиглагдаж байна. Эдгээрийн хамгийн их ашиглагдаж байгаа нь мотор юм те. За үүнээс гадна хэм бол лазер, оптик, за ер нь бол байж болох технологи дээр байгаа ашиглагдаж болох бүхэл юм баг орж байгаа гэж хэлцдэг байна. За яг тухайн ховор элементийн бүтээгдэхүүнүүд маань цаашаа яг ямар эрэлтэн те ямар бүтээгдэхүүн задарч байгааг харуулж байна. За хамгийн том хэрэглээ нь бол мэдээж соронз байгаа. За нэг 41 орчим хувийг яг эзэлж байна. За энэ соронз дотор цахилгаан автомашины моторд орж байгаа соронз, салхин сенс, за дата төв, дрон хүртэл дээр ороо явж байна. За дараах нь каталист гэж байгаа. За энэ нь болохоор химийн урвалыг хурдан болгож тийм үр ашигтай болгодог материал байгаад байгаа. За энд нь юу ороод байна вэ? Газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглагдаж байна. За автомашины яндан, за тэгээд цаашлах химийн үйлдвэрт ашиглагдаж байна. За тэгээд цаашлах юм бол дараагийн 16%-аар болохоор полишинг гэж байгаа. За энэ нь болохоор шил дэлгэцэнд ашиглагдаж явж байгаа. За iPhone-ы дэлгэц камерын ленз гэдэг ч юм уу те. За тэгээд эндээс юу н харах юм бол зөвхөн автомашины салбараас гадна аж үйлдвэр эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд гэх те маш олон тийм эдийн засгийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагдаж байгааг харж болохоор байна. За сая яг нөгөө ярьжсэн шүү дээ NdPr гэдэг. За энэ болохоор ер нь NdPr нь болохоор нийт зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүдтэй харьцуулаад үзэх юм бол зах зээлийн үнэлгээгээр ер нь бол 10 тэрбум долларын үнэлгээтэй гэж яваад байгаа. За тэгэхээр ер нь бусад нөгөө хими хомор элементтэй харьцуулах юм бол хамгийн их арилжаалагдж байгаа эрэлттэй байгаа хими элементүүдийн нэг нь гэж нэрлэгдэж байгаа. За үүний болохоор дийлэнх хувийг нь болохоор бас нөгөө хоёулаа ярьжсэнтэй Хятадаас ер нь бол ингээд үйлдвэрлэгдээд байгаа. За Хятад үйлдвэрлэгдээд байгаа шалтгаан болохоор яг энийг боловсруулах яг нөгөө презентацийн ихэнд хэлсэнтэй яг хамгийн хэцүү нь болохоор химийн урвалаар гаргаж авах нь өөрөө хэцүү байгаа. За тийм бол яг энийг боловсруулах үйлдвэр нь болохоор нийт 75% болохоор зөвхөн Хятадд төвлөрсөн байгаад байгаа яг өнөөдрийн байдлаар хэм бол. За үүнээс шалтгаалаад ер нь бол Хятадын зах зээл дээр явж байгаа энэ NdPr-ийн түүхийн эдийн ханшиг бол ер нь бол дэлхийд дахинда гол ханшиг гэж авч яваад байгаа. За ханшийн мэдээлэлээр 2011 онд бол түүхэн нийт ханшиндаа хүрсэн байгаа. Энэ үед $200 хүрсэн бөгөөд за энэ болохоор Хятад улсын зүгээс бол Токио руу буюу Япон руу нийлүүлэлтэд хоригдсантай холбоотойгоор ханш нь бол ингэж өссөн байна. За үүний дараагаар 2022 онд бас нэг $197 орчим хүрсэн. За энэ яагаад вэ гэх юм бол decarbonization буюу дэлхийн нийтээр сэргээгдэх хэрчим хүч рүү шилжээ гэдэгтэй холбоотойгоор за ер нь бол илүү тийм cyclical буюу цаг үеийн шинжлэгээр ханш нь өссөн яваад байгаа. За өнөөдрийн байдлаар яг харах юм бол яг жилийн өмнөдөө харьцуулахад 2025 оны 6 дугаар сарын байдлаар бол нэг $65 байсан бол өнөөдөр нэг $120 буюу 2 дахин хүрчсэн ийм ханштай яваад байгаа. За тэгэхээр шинжээчнэрийн юу гэж харж байгаа вэ гэх юм бол энэ жилдээ ер нь энэ геополитикийн байдлууд болон нийлүүлэлтийн 20 энэ худалдааны дайнаас үүдэлтэйгээр ахаад цааш үргэлжлэх юм бол $200 хүрэх боломжтой байна гэж харагдав. За өмнө нь бол эрэлтийн талаар дурдсан те. За одоо нийлүүлэлтийн талаар авч үзье. За график дээрээс харах юм бол сүүлийн 5 жилд бол нийлүүлэлт бол 77 орчим хувиар нэмэгдсэн байгаад байна. За эндээс харах юм бол 2010 оноос хойш ер нь Хятадын зүгээс яг тухайн энэ ховор элементийн бүтээгдэхүүнүүд дээр квот хязгаарлалтууд тогтоож ирсэн. За үүнийгээ дагаад бусад улс орнууд хэрэглэгч тухайн түүхийдийг авч байгаа улс орнууд өөрсдөө нийлүүлэлтийн эрсдлийг бууруулахын тулд өөрсдөө
бүтээгдэхүүний үйлдвэрлэх эсвэл эрэл хайгуулах хийх гэдэг ч юм уу тийм стратегийн шийдлүүдийг гаргаж ирсэн байгаа. За тэгээд мөн судалгаанаас харж үзэхэд 2024-өөс 30 он хүртэл одоо Хятадаас бусад одоо орнуудын нийлүүлэлтийн хэмжээ бол 4.4 дахин өснө гэсэн тоон судалгаа байгаа. За гисэн хэдий ч одоо яг ирээдүйн одоо эрэлтээ одоо хангаж чадхааргүй тийм хэмжээнд байгаа. За тэгэхээр яг эндээс харах юм бол Хятад бол нэлээд одоо яг энэ тухайн зах зээл дээр хамгийн том тоглогч нь байгаад байна. Тэгээд нөгөө талдаа бас эрэлтээ гүйцэхэргүй бас ингээд хязгаарлагдсан нийлүүлэлттэй байгаад байна гэсэн үг харж болж байна. За дараагаар нь батлан хамгаалах салбарын зардлын өсөлтийг харуулж байна. За өмнө хэлсэн одоо нөгөө батлан хамгаалахын салбарт бас нэлээд олон ашиглагдаад байгаа гэдээ дурдчихсэн тийм. За тэгээд үүнээс харах юм бол одоо улс орнуудын батлан хамгаалах салбарын зардлын өсөлт байгаад байгаа. За 20 оноос харах юм бол ер нь эрчимтэй өссөн байгаа. За ойрхон дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал гэдэг ч юм уу те Хятад Тайваны асуудалтай холбоотойгоор улс орнууд бол дотоодын нийт бүтээгдэхүүндээ эзлэх одоо батлан хамгаалахын зардлаа өсгөөд байгаа. За энэ цаашлаад буцаад энэ ховор элементийг ашиглах бас эрэлтийг өдөөгд байгаа гэж харж байгаа. За тэгээд тухайн батлан хамгаалах салбарын зардалд бас НАТО-гийн гишүүн орнуудын зардал одоо эрчимтэй өсөж байгаа бас нэлээд томоохон нөлөөллөг үзүүлж байна гэж харж байна. Тэгээ нөгөө батлан хамгаалах салбарт яагаад энэ зүйлийг маш их хэмжээгээр ашиглаад байгаа вэ гэх юм бол энэ бол өөрөө тэр чигтээ мотороос шалтгаалаад байгаа. Одоо энэ зургийн баруун талд нь харуулж байгаа стандарт мотор гэж харуулж байгаа. Энэ бол хэмжээгээр явах юм бол маш том хэмжээтэй. Гэхдээ яг одоо энэ NDPR-аар гаргаж авч байгаа мотортой харьцуулах юм бол овор хэмжээ томтой, хүчин чадал нь илүү муу байгаад байна. За тэгэхээр одоо жишээ нь усан онгоц юм уу одоо нисэж явж байгаа хөөрж байгаа зүйл дээр бол хамгийн том ачаа бол өөрөө тонн эзлэхүүн буюу одоо килограммын жингийн асуудал болоод идэг. За тэгмүүд одоо уламжлалт мотороор явах юм бол тухайн бүтээгдэхүүний жин өндөр болчоод за агаар дээр хөөрөхөд асуудал гарах цаа далай шумбж байгаа үед илүү доошо хүн явах гэх мэт одоо жингийн асуудлуудаас үүдэлтэйгээр яг энэ одоо зэвсэг төвчөн дайны салбарт бол яг энэ NDPR гэдэг элемент бол хамгийн их эрэлттэй байгаад байгаа шалтгаан болоод байгаа. За тэгвэл өмнө нь одоо нийлүүлэлтийг ярьлаа, эрэлтийг ярьлаа. Тэгвэл одоо энэ газрын ховор элемент нь юу нэг аль бус нутгуудад нэлээ түгээмэл тархсан барьсан байгаа харцгаа тий. За хамгийн нэгдүгээр болохоор Хятад улс орж байна. За Хятад улс нийлүүлэлтээр тэргүүлж байгаас нөгөө талдаа бас нөөцөөрөө бас тэргүүлээд явж байна. За Хятадын араас бичигдэж байгаа Бразил маань л гэхэд одоо Хятадаас 2.1 дахин ер нөөцөөрөө бага байна. За тэгээд Хятад, Бразил, одоо Энтэг, Австрали, Орос гэх мэт 5 улс ер нь бол яг нөөц юм бол дийлэн хэсгийг бүрдүүлж байна. За мөн газрын ховор элементийг хамгийн одоо их ашигладаг одоо Америк улс маань одоо 1.9 сая метрик тонн тий. За энэ бол одоо Хятадын ерөөсөө нөөцийн 4%-ийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр бол Хятад бол нөөцөөрөөж тэр нийлүүлэлтээрэж тэр тэргүүлж ийн гэдгийг эндээс харж болохоор. За Хятад яг энэ газрын ховор элементтэй холбоотойгоор одоо хамгийн томоохон хоёр одоо нийлүүлэгч болоо худалдаа авах тал нь бол Хятад Америк хоёр байгаад байгаа. За харах юм бол за Хятад Америк руу газрын ховор элементүүд нийлүүлдэг. За зөрүүд Америк болохоор тухайн одоо газрын ховор элементээр одоо автомашин те салхины сенс гэдэг ч юм уу одоо технологийн бүтээгдэхүүнүүд илүү боловсруулсан бүтээгдэхүүнүүд одоо дэлхийн зах зээл рүү экспорт хийж байгаа. За энэ дээр одоо харах юм бол сүүлийн одоо 24 оноос хойш одоо худалдааны маргаан гэдээ явагдаж байгаа те. За тэгээ 25 оны 4-р сард болохоор худалдааны маргаан даймжраад Хятад улсын зүгээс за стратегийн ач холбогдол бүхий 7 элементийг бол Америкийн нэгдсэн улсын зах зээл рүү экспорт дээр хориг тавьсан байна. За үүнтэй бол балаад одоо Америкийн одоо технологийн ч юм уу те аж үйлдвэрийн томоохон одоо бүтээгдэхүүнүүдийн одоо үйлдвэрлэлийн тасалтай бол тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэж үзэж байгаа. За тэгээд 25 оны одоо 11-р сард одоо Хятад Америк хоёр маань хилцээр хийгээд тухайн одоо хоргийг нийцлийн хугацаатайгаар төр хойшлуулсан байна. За тэгээд тухайн хориг маань одоо 26 оны 11 сар хүртэл үргэлжлэнэ. За саяхан болсон бас Трампын айлчлал маань бас айлчлалын нэгэн томоохон сэдв маань өөрөө энэ газрын ховор элементийг одоо Америк руу экспортлооч гэдэг тийм хилцээрүүд явагдсан байна. За одоогоор бол ямар нэгэн байдлаар шийдтэй томоохон хариу гараа байгаа. За Америк тухайн одоо хилцээрээр за манайх одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох одоо буудай өхрийн махыг экспортлъя. За Боингийн хөлөн Боингийн одоо нисэх онгоцыг мөн экспортлъя. За байгалийн хийг бас Хятад руу гаргая гэдэг одоо саналыг тавиад байгаа. За зөрөөд болохоор Хятадаас газрын ховор элементийг нийлүүлчихэ гэдэг тийм томоохон хилцээрүүд яригдсан байна. За тэгэхээр энэ Хятадын зүгээс болохоор яг энэ газрын ховор элемент нь одоо Америктэй хилцээр байгуулахад хамгийн том хүчтэй тийм зэвсэг болоод байгаа гэдгийг харж болох. За тэгээд ер нь бол газрын ховор элемент нь ингээд
одоо олон салбарт одоо ашиглагдаад байна те. Эдийн засгийн бас ингээд стратегийн ач холбогдол бүтээгдэхүүн болчихлоо те. Тэгвэл харилцагч хөрөнгө оруулагч маань хөрөнгө оруулъя гэвэл ямар хөө боломж байгаа талаар. За одоо яг бусад нөгөө нэг түүхийн эдтэй харьцуулах юм бол газрын хурал мэд нь одоо биржлэр шууд арилжаалагддаг байна. За жишээ нь одоо Лондонгийн exchange дээр бид нар оролцоод нүүрс авч болно, зэс авч болно. Тийм. Юунуудыг futures арилжаалаад авчруулж байгаа. За эдгээр ховор элементийг бол ямар нэгэн биржлэр арилжаалагддаг. За тэгэхээр хөрөнгө оруулах боломжтой яг одоогийн байдлаар хэм бол одоо үүнийг олборлож байгаа эсвэл худалдаж байгаа компаниудаар дамжуулаад тухайн компаниудын хувьцааг нь авснаар хөрөнгө оруулах боломжтой байна. За бид болохоор энэ дээр хоёр компани дуртахаар бэлдсэн байгаа. За нэг нь болохоор MP гэдэг тикертэйгээр арилжаалагдаж байгаа. Америкийн нэгдсэн улсын компани. За Америкийн нэгдсэн улсад яг одоогийн байдлаар бол хамгийн том үйлдвэрлэгч компани гэж аваад байгаа. NDPR хэмжээнд гэх юм бол MP энэхүү компанийн хувьд гэх юм бол Америкийн нэгдсэн улсын хувьд батлан хамгаалахын яамтай болохоор 10 жилийн хугацааны гэрээ байгуулчихсан байна. Тэн дээр болохоор нэг тоног нь ойролцоогоор 110-аар худалдаж 110 ам доллараар худалдаж авна гэсэн хэлцэл хийгээд байгаа. За өнөөдрийн байдлаар ингээд харахад энэ зүйл нь одоо компанийн хувьд алдагдaltaй шүү дээ. Сая хятадх дээр яхад бол одоо нэг тонн ойролцоогоор 129 доллар орчод байгаа шүү дээ. Гэхдээ энэ хэлцлийг болохоор компани өөрөө энэ үнийг нь 65 ам доллар дээр байх буюу одоо жилийн өмнө байгуулж исэн гэрээ яваад байгаа. Тэгэхээр урт хугацаанд одоо жишээ нь ханшийн хэлбэлзэл орж ирлээ ч юм уу гэхэд компани одоо гэрээ байгуулчихсан баталгааж чигсэн орлого гэж хэлж болохоор байна. За тэгэхээр энэ л хоороо ер нь бол ирээдүйдээ компани мөнгө орлого доктортой байх нэг баталгаа болоод байна шүү. За дараагийнх нь харуулж байгаа компани болохоор LYC гэдэг тикертэйгээр Австралийн хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа Австрали компани. Тэгээ хятад ингээд тэргүүлээд байна гэж яг гадны компаниудыг яриад Америк, Австрали руу ороод байгаа вэ гэх юм бол хятад дээр байгаа компаниудын хувьд гэх юм бол мэдээж одоо Шанхай хөрөнгөний бирж дээр бол арилжаалагдаад явж байгаа. Гэхдээ нөгөө талаараа урт хугацаанд одоо яг энэ үйлдвэрлэл гэдэг зүйл нь илүү олон улс руу гараад 2011 онд одоо хятад Япон руу одоо борлуулахаа болсноос хойш Япон бол одоо ингээд эндээсээ сургамж аваад өөрсдөө одоо ямар нэгэн бололцоогоор сэргээгдэх боломжуудыг хайгаад өөрсдөө үйлдвэрлээд эхэлсэн байж байгаа NDPR-ыг. Яг үүнтэй адилхан одоо Америкийн хувьд болон Австрали бусад орнуудын хувьд гэсэн өөрсдийн үйлдвэрүүдийг байгуулчихсан байгаа учраас эдгээр зах зээлийг бидэнд илүү өсгөх боломжтой байна гэж хараад байгаа. За энэ дээрээс бас харахад газрын хурал элементийн ханш одоо сүүлийн нэг жил хугацаанд өссөн байгаа тийм. Түүнийгээ дагаад бас нэг яг тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой одоо энэ Австрали дээр харилцаалгаж байгаа компани жишээлбэл жилийн хугацаанд 60% жишээлбэл өсөлт үзүүлэлт харагдаж байгаа тийм. За тэгээд цаашлаад үргэлжлэх юм бол яг хэрэв хөрөнгө оруулагч маань заавал одоо хятадын компанид хөрөнгө оруулна гэх юм бол яг одоо хөрөнгө оруулах боломжтой. За яг NDPR болон бусад хим элементүүд одоо ховор элементүүдийг олборлж боловсруулж байгаа компани хэм бол China Northern гэдэг хамгийн бага зарлаар хамгийн их хэмжээний output-ыг гаргаж байгаа одоо яг л уламжлал хятадын одоо үйлдвэр яваад байгаа. За энд бол хөрөнгө оруулах боломжтой байгаа. За өшөө цаашлаад одоо илүү ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт одоо эх жилүүдэд 2007-2028 онод үйл ажиллагаа эхлэхээр компаниуд гэх юм бол USAR, UUU гэдэг зэрэг компаниуд байна. Энэ хэд нь яаж байгаа юм бол Америкийн нэгдсэн улсын засгийн газраас ойролцоогоор 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. За тэгээд одоо энэ USA Freightways гэдэг компани, за тэгээд Energy Fuse гэдэг компаниуд болохоор яг энэ одоо газрын ховор элементүүдийг өөрсдөө боловсруулах юм үйлдвэрүүдэд бариад 27-28 оноос эхлээд ашиглалтанд өгөхөөр төлөвлөгөөтэй байх. Гэтэл яг энэ бол мэдээж одоо нэг 30 он хүртэл бас ингээл баг багаар яваад байна л да. Яг нэг юм бүтэн үйлдвэрийг өөр ашиглалтанд оруулахад үйлдвэр барих хугацаа нь 5 жил. За тэгээд тухайн үйлдвэр нь дээд бүтэн чадaltaй хүртэл нэг ойролцоогоор яг докторжуулаад 3 жил явж байгаа. Тэгэхээр ер нь бол бас хөрөнгө оруулагч нар маань анхаарах юм бол энэхүү хөрөнгө оруулалт маань өөрөө жоохон бүтцсэн боёо одоо цаг уурын улирлын шин чанартай бас урт хугацааны хөрөнгө оруулалт байвал төхөөрөмжтэй ийм зүйл байна. За хөрөнгө оруулалт маань мэдээж цаана одоо хувьцааны хөрөнгө оруулалт те. За өгөөж яригдчих чинь өгөөж яригдж байгаагийн жоор мөн эрсдэл мөн байнгын дагалдчихдаг. За тэнгуү тухайн бүтээгдэхүүнүүдийн хөрөнгө оруулалт хийхэд гол учирч болох эрсдлүүд юу байгаа вэ? За тэгээд хамгийн ихэнд харуулж байгаа энэ орлуулалт гэж байгаа. За энэ яаж байгаа гэх юм бол одоо энэ NDPR-ыг хамгийн их ашиглаж байгаа нь бол моторн дээр ашиглаад байгаа шүү дээ. За цахилгаан машинаны моторн дээр тэр тусмаа хамгийн их ашиглаж байгаа бол одоо BMW өнгөрсөн жилээс эхлээд за үүнийг орлуулахаар шин цахилгаан мотор үйлдвэрлээд эхэлсэн ба NDPR-ыг ашиглахгүй. Тэгэхээр өөр бас түүхийдээ ашиглахгүйгээр бас мотор үйлдвэрлээд эхэлсэн байна тийм. Тэгээд бас GM гэдэг нэг компани өөрсдөө шинээр одоо гаргаж авах боловсруулах аргыг бас хайгаад эхэлж байгаа. Тэгэхээр одоо бараа бүтээх түүхийн эдийн үн өөрөө зах зээл дээр өндөр үнэтэй байгаад ах юм бол одоо инновацид суурилсан илүү хямд өртөгтэй бүтээгдэхүүний бол зах зээл өөрөө байнга илэрхийлж илдэг гэдэг нь тод жишээ болоод байна. За дараагийн нэг асуудал болохоор дахин боловсруулах бол одоо сая дурдсан MP болон Apple компаниуд нийтдээ 500 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд одоо зах зээл дээр байгаа тоног төхөөрөмжүүдийг дахин боловсруулах тэн дээр орсон түүхийн эдүүдийг гаргаж авах юм шинэ туршилтыг хийгээ яваад байна.
За мөн цаашлаад үргэлжлэх юм бол одоо Америк нэгдсэн улсын засгийн газраас гаргасан бодлогоос өөрчлөгдөх боломжтой. За Пентагоноос бол гэх юм бол одоо $110 авч байгаа ч гэсэн өөр нам гараад ирэх юм бол энэ өөрчлөгдөх боломжтой. За нөгөө талаараа хиттийн зүгээс бас үүн дээр хориг тавих. За зах зээл дээр байгаа барааных үнийг бууруулад илүү байдлаар бас нөлөөлөх юм боломжууд байгаа. За тэгэхээр мэдээж одоо хөрөнгө оруулалт гэдэг чинь бол өгөөж эрсдэл хоёр байнга хамт явж идэг. Тэгэхээр хэрэг өгөөжийг та харж байгаа бол бас тухайн хэмжээнд эрсдэл байгаа гэдгийг анхаарах зүйтэй болов уу. За дээр нь бас нэмээд хэлэхэд тухайн бүтээгдэхүүн маань бас сүүлийн 1 жилийн хугацаанд бас ханшийн мөлийн өндөр савлага борцсон байгаа тий. За мөн геополитикийн асуудал хурцж байгаатай холбоотойгоор одоо газрын тос алтны анш гэдэг ч юм уу тий. Одоо яг голлох одоо металлын үн бол нэлээд савлага өндөртэй байдаг. Энэ нь болохоор хөрөнгө оруулагчид нөгөө талдаа бол эрсдлийн аягүй сайн харах одоо тараан байршуулах гэдэг ч юм уу тий. Хөрөнгө оруулалт хийхдээ бол заавал зайлшгүй харах зүйлүүдийн нэг болдог. За газрын аваар элемент нь сүүлийн жилүүдэд бол ханшийн өсөлт нь бол нэлээд савлгаатай байгаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа хөрөнгө оруулагч маань өгөөж харахаас илүүтэйгээр эрсдлээ бас маш сайн тооцоолж одоо хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгэхээр харилцагч одоо хөрөнгө оруулагч та бүхэн маань одоо мэргэжлийн одоо тий хөрөнгө оруулалтын компаниас зөвлөгөө шинжилгээ судалгаатай танилцаад хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт үргэж байна.